За 23 онд боловсролын салбарын онцлог ажлууд юу ах вэ гэж. За тэгэхээр бид нэр өнгөрсөн жил бол бид нэр үндэсний үнэлгээний боловсролын үнэлгээнийхээ чанарын тогтолцоог бид нэр бий болгосон. Сургуулийн үнэлгээ хийсэн, багшийн үнэлгээ хийсэн, сурагчийн үнэлгээ хийсэн, хөтөлбөрийн үнэлгээ хийсэн, сургагчийн үнэлгээ хийсэн. За тэгэхээр энэ асуудлуудыг одоо хамгийн зөв хэрэгжүүлэх амин одоо судас нь бол ерөөсөө сургуулийн менежментийг сайжруулахгүйгээр одоо энэ асуудал хэрэгжихгүй юм байна. Өнгөрсөн жилийн бидний үр дүн суурилсан энэ санхүүжилтийн тогтолцоог яг одоо нэвтрүүлэх гэж оролдлоо. Яг анхан шатн дээр очиод нурж байна. Ерөөсөө бидний одоо хийхийг зорж байгаа, нэвтрүүлэхийг зорж байгаа энэ тогтолцооны шинжилгүүд анхан шатн дээр очиод нурж байна. Тийм учраас бол одоо бид нэр сургуулийн менежментийг сайжруулах жил гэж 23 оныг зарлаж байгаа. Энэ хаврын одоо хичээлийн жилээс эхэлж бид нар орон нутгийн 46 сургууль, нийслэлийн 36 сургууль үнэлгээгээр хамгийн доогуур үнэлэгдсэн. Саяын одоо боловсролын чанарын үнэлгээгээр хамгийн доогуур үнэлэгдсэн. Одоо хамгийн анхаарал татж байгаа үндсэндээ 82 сургууль улсын хэмжээнд байна. 82 сургууль. За тэгэхээр энэ сургууль дээр бид нар үндсэндээ одоо онцгой байдал зарлана л гэсэн үг. За тэгэхээр ингээд одоо нөгөө бүрийн эрх төлөөлөгч томилно гэдэгтэй адилханаар бид нар яг энэ 82 улсын хэмжээнд яг энэ боловсролын чанараараа сүүл мушгиж байгаа. Энэ сургуулиуд дээр одоо бид нар нэлээд онцгойлж одоо ажиллана. За ингээ 9 сарын 1-ээс ахвалаад бид нар сургуулийн менежментийг одоо бүх төрийн өмчийн сургуулийн хэмжээнд нэвтрүүлэх энэ ажлуудыг бид нар онцолж одоо хийнэ.